Хай, бид яг одоо Сайкон 2024 дээр ирээд байна. Яг одоо Сайкон 2024 үйл ажиллагаа маань эхлэх гээд үзэгчд маань бүртгэлээ хийлгээд явж байна. За энэхүү нэвтрүүлгээрээ бид Сайкон 2024 арга хэмжээндээр болж байгаа сонин сонирхолтой ихтгэл хилцүүлэг болон Сайкон 2024 арга хэмжээний иргэн тойронд болж байгаа зүйлсийг таймлан хүргэх болно. Ингээд үзэгчдийн сэтгэлийг хамтдаа сонсцгоё. Айгуу гоё болж байна. Би сая энэгээр аль хэзээ хэд хэдэн газруудаар ороод үзчихлээ. Яг нөгөө өөрөө жоохон дуран ч юм аа одоо орны ийм объектууд харах жоохон хоббитой болохоор сая нөгөө Астромарт дээр очиод зүг баг цаг гар юм байрлаа. Айгуу гоё болж байна. Тэгээ дээрээс нь сонирхолтой юуныхан бүтүүд айгуух гарсан байна. Сансар судлалынхан бас юу хийсэн байна. Гоё нөгөө саатуудаа танилцуулаад байж байна. Хиймэл дагуулынхаа юу танилцуулаад байж байна. Гоё бүтүүд айгуух гарсан байна юу. Хүлээлт бол айгуу өндөр байна. Тэгээд одоогийн байдлаар нөгөө үүдний эсгүүдийг харахад бол хүлээлт нь бүр хангалттай хүрсэн байна. Айгуу гоё ивент болж байгаа харагдаж байна. Зохион орчин дээр болон гадуур явж байгаа юмс харахаар ингээд нэг тиктор айгуу хурдан зарагдаад дууссан. Тэгээд залуус маш их сонирхолтой. Тэгээд дээрээс нь сэдвүүд маш их сонирхолтой байгаа учраас тийм гал гарсан гоё ивент болох гэж бодож байна. Чиний сэтгэл ямар байна? Сэрнэ байна. Ямар байна? Габал. Хамгийн таалагдж байгаа юм нь юу байна? За сайн уу? Сайкон арга хэмжээгээр өмнө ирж ирсэн үү? Ирж байгаагүй, яг анх удаа ирж байгаа. Сэтгэл хэрэг. Тийм гоё л ер нь ингээд анх удаа л ер нь юм өдөрлөг. За ямар шинжлэх ухаан? Ер нь бол яг сансар судлалын астроном, космолог, тэгээд тийм механик тийм шинжлэх ухааны дуртай. Ер нь бол сайкон дэрсэнд баяртай байна. Өмнө ирж ирсэн үү? Ирж байгаагүй. Бас анх удаа л ирж байгаа. Ямар хөө санагдчих? Айгуу гоё, хүлээсээс өндөр. Ямар ихтгэгчийн яриаг сонсмоор байна? Ер нь сонирхож байсан үйл ажиллагааны юм дээр болж гин үү? Болж байгаа. Нөгөө дож фолом ахын ихтгэлийг л сая сонсцсон. Зураг даруулж чадсан уу? Чадсан. Гоё. Тийм үү. Чиний Гэж юу гэж сувг ер нь их үздэг. Тэгээд шинжлэх ухаанд амар дуртай болохоор энд ирсэн. Тэгээд амар гоё дорж халамжтай болж байна. Нэм гарагийн өглөө 8 цагтаа зэрэгцэн эхний оролцогчид ирсэн юм. Уг цагийн хуваарийн дагуу 9 цагаас бүртгэл эхэлж танхимын хаалга нээгдэх байсан ч эхийг олж мэдэх хүсэлтэд хөтлөгдсөн шинжлэх ухаан шимтгчид ийхүү цагийн өмнө ирсэн байв. Балчруудаа дагуулж яваа эмээ өвөө, эцэг эхчүүдээс эхлээд ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнууд, ажлын талбарт давшиж яваа залуу мэрэгчлэтнүүд, салбартаа зүтгэж байгаа шинжлэх ухаанчид гээд 1400 гаруй хүн айс найдварыг эрен хайрсан байлаа. Сайкон бол шинжлэх ухаан сонирхдаг, шинжлэх ухааныг сонирхох гэж байгаа болон шинжлэх ухаанд нэгэнт хийдгээ хийсэн эрдэмтэн, доктор, инженер, инновацийн бүтээгчдийн цугларах, баярлах нэг өдрийг тэмдэглэх өдөр байгаа. Бид Гижвэ болон Тэнгэр телевизийн зүгээс хамтран зохион байгуулдаг мөн маш олон байгууллагуудын дэмжлэгтэйгээр ингэж бодит болж байгаа юм гайхалтай арга хэмжээ байгаа. Энэ арга хэмжээнд дээр маш олон зүйл байгаа. Хамгийн онцлог зүйлс нь гэвэл дэлхийд гарсан мундаг эрдэмтдийн ихтгэл хэлэлцүүлгүүд, Монголд ажиллаж байгаа бас онцлог эрдэмтдийн ихтгэлүүд. За тэгээд өөр зөвхөн science биш, hard science биш, хажуугаар нь sci-fi talk, өөр юм сонирхолтой workshop-ууд, туршилтууд, үзэсгэлэн бүүтүүд зохион байгуулагддаг юм бүхэл бүтэн юм цогц юм фестивал маягийн арга хэмжээ байгаад байгаа. Монголын хамгийн сониуч, хамгийн ухаалаг, хамгийн үн цэнтэй хүмүүс яг энэ өдөр энэ газар цуглаж байна. Science Conference арга хэмжээний хөтөлбөрийн хамгийн эхний хэсэг бол Breakthroughs. Энэ хэсэгт өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт өрнсөн хамгийн чухал 5 нийлтийн талаар дэлхийн өнцөг булан бүрд суугаа 5 эрдэмтэн илтгэлээ танилцуулсан юм. За, Starship гэхээр одоо хүн төрөлхтөн урд өмнө хизээч хийж байгаагүй, бүтээж байгаагүй хамгийн хүчирхэг сансрын хөлөг гэж ойлгож болно. 80-ад онд 100 хэдэн мянган доллараар 1 кг ачаа сансарт гаргадаг байсан босууд рүүгээ 5-6 мянга болоод тэгээ одоо энэ SpaceX-ийн технологи орж ирснээр сансарт гаргаж байгаа 1 кг ачааны үн $2000 орчим болчихж байгаа.
Хэрвээ одоо энэ Starship төслийн төсөөлж байгаа SpaceX-ийн төсөөллөөр Elon өөрийнх нь хэлж байгаа бол 1 кг ачааг бол $100 өртөг хүртэл бууруулж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бол цааш нь бол одоо сансрын технологийн хүнд бол асар том боломжуудыг нэгээд өгч байгаа. Сансарт нэрснэ гэдэг бол тийм үнэтэй биш болчихж байгаа. Мэдээж эксперт ч юм уу судлаачийн энэ өнцгөөс харах юм бол Neuralink гэдэг энэ одоо хөгжил дэвшлийг тэргүүлж байгаа энэ том одоо олд амжилтын одоо ямар дата байгаа ямар одоо судалгаан дээр үндэслэж яаж хийж байгаа юм бэ гэдэг мэдээлэлд бол харьцангуй хаалттай байна. Энэ талаас бол ямар тодорхой хэмжээний нэг дүгнэлт ч юм уу асуудлыг ингээд ярих боломж бол харьцангуй хаалттай байна гэж миний хувьд бодож байгаа. Гэхдээ сонирхогчдын өнцгөөс харах юм бол энэ бол үнэхээр гайхалтай амжилт. Тэгээ өнөөдөр та бүхэнд Nanograv гэх энэ одоо юуны судалгааны багийн өнгөрсөн 2023 онд нээсэн нээлтийн тухай ерөөдөө ярихаар одоо болсон байгаа. За тэгэхээр Nanograv гэдэг энэ үгэн маань өөрөө болохоор зэрэг North American Nanohertz Observatory for Gravitational Wave буюу одоо энэ nanohertz долгионы мужид гравитацийн долгионыг одоо хайж байгаа одоо Хойд Америкийн Хойд Америк гэдэг маань Америк болон Канадын астрофизикчид тэгээд онлайн физикчид тэгээд инженеруудын ингэж хамтарсан ийм багийн одоо хийсэн судалгаа бас багийн хийсэн одоо нээлтийн тухай ерөөдөө ярихаар байгаа. За тэгээд энэ түрүү хэлсэнчлэн гравитацийн долгионыг наноhertz давтамжийн мужид хайжин гэдгээр зэрэг ямар ч бид нар гравитацийн долгион гэдэг зүйлээ ойлгох нь зүйтэй баг. За гравитацийн долгион гэдэг энэ зүйл маань болохоор зэрэг ерөөдөө хамгийн энгийнээр бидний амьдарч байгаа энэ гурван хэмжээс орон зайд үүсэж байгаа энэ орон зайн одоо юм видео боёо одоо орон зайн энэ үйлзэг одоо хөдөлгөөнийг ерөөдөө бид нэг гравитацийн долгион гэж хамгийн энгийнээр тайлбарлаж болно. За өнгөрсөн жилээр биднээс 2023 оныг ярьж байна. Тэгээд 2023 онд бол ганц биш бүр нэлээд хэдэн breakthrough боллоо. Тэгээд ганц шинжлэх ухаанч биш ерөөсөө дэлхийн ертөнцийг ингээд өөрчлөлт байж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр яг миний ярьж байгаа хэмэл уяахан бол та бүхний одоо өдөр тутамдаа сонсож байгаа технологи буюу generative AI гэхээр ярьж байна. За generative AI-ийн яг суур технологи нь бол LLM буюу large language model гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр энэ бол зөвхөн хэл зүг тодорхой хэмжээгээр модельжуулсан ийм нэг технологи байгаад байгаа юм. За тэгээд яг 2023 онд бол биднес ерөөсөө л бүтээгдэхүүн болгоод ингээд олон нийтэд хүргэлээ. Тэгэхээр хамгийн том одоо ололт гэх юм уу та урд өмнө ерөөсөө байгаагүй хэмэл уяахан ийм хэмжээнд ерөөсөө байгаагүй зүйл нь хүртээмж. Тэгэхээр хүртээмжийн хувьд бол ерөөсөө өмнө нь бол заавал ийм нэг data scientist ч юм уу те эсвэл нэг machine learning-ийн инженерүүд одоо хүртээмжийг нь илүү авдаг гэсэн бол өнөөдрийн хувьд бол ерөөсөө хүн болоо авдаг болчихлаа те. Тэгэхээр энэ бол нэг хамгийн том одоо breakthrough гэж би хувьдаа бодож байгаа юм. Хүн төрөлхтөн атомыг задлах байдлаар эрчим энерги гаргаж авдаг болоод маш олон 10 жилийн үл үдсэн. Хамгийн анх 1938 онд тухайн үеийн Kaiser Wilhelming институтын 3 эрдэмтэн Лиза Майтнер, Отто Haan, Fritz Strassmann 3 бол ураны атомыг задлаж энерги гаргаж авч чадсан гэдгээ бол олон нийтэд 1939 оны Nature сэтгүүлд өгүүл бол чиглүүлсэн. Учир нь бол атомыг бол тэр болтол ерөөсөө задаршгүй гэж боддог байсан байна. Гэтэл туршилтаар бол задлж болдог. Тэгээд энерги гаргаж авч болдог гэдгийг бол харуулсан. Нөгөөтэйгөр хүндээс хүмүүнлүүн задлахаас гадна хөнгөн цөмүүдийг нь хүнд рүү нэгтгэх байдлаар бас маш их эрчим хүчийг гаргаж авч болдог. За байгаль дээр ийм процесс бол тогтмол явагддаг. За энэ бол гариг ирсэн байдаг оддууд. За одод бол тогтмол энерги маш их хэмжээний энергийг ялгаруулж идэг. За тэр энерги нь бол тэдний цөмд хөнгөн атомуудыг
хөнгөнөөс нь хүн рүү нэгтгэх байдлаар бол энэ процесс бол явагдаж идэг. Үндсэн тайзан дээр анх удаа Change My Mind хэлцүүлэг маань өрнөлөө. Яг өөрийн тань хувьд болохоор энэ хэд хурдан хөгжил сайн муу юу аль нэ хөгсний хэлцүүлэгт орлоо л доо. За яг энэ тал дээр болохоор за хэд хурдан хөгжил бол буруу гэсэн үнцгөр өөрөө ярьсан. Ер нь яагаад буруу гэж бодож байгаа вэ? Шинжлэх ухаан гэх юм угаасаа олон талт сэдвээр төр олон ургач үзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр зөв буруу гэдэг зүйл туйлын зөв буруу гэж байхгүй байх. Гэтэ ямар ч тодорхой хэмжээний талуудаас маргалтаж аль болох одоо үнэн төгхийг хичээх хэрэгтэй байдаг. Тэгээ энэ удаа дээр бол бид нар одоо ингээд хэмэл оюун ухаан ч гэдэг юм уу төрөл болгоны технологиуд дэвшиж чинь, сайжирч чинь, хөгжиж чинь. Гэтэ энэ нь яг хүн төрөлхтөнд ер нь хэрэгтэй юм уу гэдэг өнцгөөс философик юм үүсгэн байгуулж төлгөөн барихтайгаа бас одоо үний өмнө цэц булаадлаа. Тэгээд шинжлэх ухааны ивент дээр шинжлэх ухааныг бас тодорхой хэмжээгээр үгүйсгэх, жоохон өөр өнцгөөс нь ярих шүүмжилсэн тийм агуулгыг бид бас гаргахыг хичээлээ. Тэгвэл одоо яг бол хэмэл оюуны салбар маш хурцтай хөгжиж штэ. Энийг ер нь юу гэж бодож байна? Ер нь хөгжил төвчлэг ярих юм бол хүн төрөлхтөний түүхэнд за одоо анх гал нээсэн, дараа нь дугуй зохион бүтээсэн, гар утас зохион бүтээсэн ингээд том шатуудыг харах юм бол сүүл рүүгээ дохиож байгаа хугацаа нь хоорондын зай нь асар богинохон болж эхэлж байгаа. Эхлээд хэдэн мянган жилийн дараа, хэдэн 100 мянган жилийн дараа асар том нээлт гардаг гэсэн бол сүүлийн үед 20 дугаар зуунд 10 жилийн цайтай том нээлтүүд болж байгаа. 21 дугаар зуунд болохоор жил болгоны цайтай асар том нээлтүүд болж байгаа буюу асар өндөр ингээ хурд руугаа явж байгаа. За үүний мэдээж дотор түвшилж байгаа салбар бол хэмэл оюун ухааны салбар. Үүсээд 60 орчим 70 орчим жил болж байгаа ч гэсэн яг одоо л хэмэл оюун ухаан бүрэн утгаараа сайн хөгжиж эхэлж байгаа. Тэгээ үүнтэй холбоотой асар олон ёс зүйн асуудал, хэмжээ хэмжээний асуудлууд яригдж байна. За жишээлбэл өнгөрсөн жил та бүхний одоо бидний сайн мэддэг Elon Musk OpenAI GPT-4-өөс хүчрхэг модель хөгжүүлэхийг төрдөө зогсооё гэдэг уриалга гаргалаа. За тэгтэл өнгөрсөн сар одоо яг дэлхийд график чипийн технологиор тэргүүлж байгаа Nvidia-гийн гүйцэтгэх захирал хүний оюун ухааны гүйцэх хэмэл оюун ухаан 5 жилийн дотор бид нар зохион бүтээнэ гэдгийг хэлчихлээ. Ингээд харах юм бол хөгжил дэвшил дундаасаа хэмэл оюун ухаан асар өндөр хурдтайгаар явж байна. За дээрээс нь бусад бүх технологиудаас ялгаатай хүнийг орлох буюу хүн байна гэдэг энэ одоо үндсэн оршихуй эрх рүү маань гэх юм уу халдах боломжтой технологи гэдэг утгаараа маш өндөр хариуцлага харагдаж байгаа. Тийм учраас ийшээ маш олон хүмүүс төвлөрж байгаа. Хэд хурдтай хөгжил дэвшил муу гэдгийг ер нь хамгийн их ярьж байгаа сэдв бол хэмэл оюун ухааны салбар. Хөгжил гэдэг бол ямар ч байсан нэг юм нэг шугамн үзүүлэлтээр хэмжих буюу Intel компани үүсгэн байгуулагч Мөрийн хэлснээр те одоо цаг хугацаа эрэх тутам 1 см квадрат дотор байгаа транзисторын тоо ихсэж гинэ гэдэг шиг нэг ийм нөгөө тоон хэмжигдэхүүнээр нэг шугам үзүүлэлт бол ерөөсөө биш юм байна гэдэг агуулгаар хэдүүлээ өнөөдрийнхээ яриаг эхлүүлье гэж бодож байна. Дэлхийн нийтийн өөрчлөлт гэхээр хүмүүс нөгөө нэг тийж ярьдаг шүү дээ. Манай дэлхий угаасаа Путинлээсэн холбоотой одоо чи мөслийн эрүү үед чи бид нар чи нөгөө нэг арсан заа эдмэр гэдээсэн тийм. Тэгэхээр одоо тэд нар бол байхгүй ингээд дулаараа явж. Тэгвэл бид нар дахиад нэг мөчлөгийн эрен дээр байгаа юм шүү. Тийм дулаанч байсан, хүүтэнч байсан тий. Нөгөө хүмүүсийн ярьж байгаа зүйл нь ихээр тэртээ тэргүү хүүтэн дулаан ээлжилдэг. Тодорхой тий тогтмол температуртай бол байна гэж байхгүй шүү дээ. Мөслийн эрен дулаан одоо тий уюуд бол зөндөлөөсөн циклээрээ явж байгаа юм шүү. Бид нар тэрний нэг л цикл дулаарх цикллүүн тий мөслийн үеэс дулаарх циклэлт нь бид нар одоо таарчсан амьдраад байгаа юм шүү. Тэгэхээр энэ тал бол угаасаа л байгалаараа болдог зөв процесс жамын талаар бид нар яагаад ингэж онцгойлж үзэж байгаа юм бэ гэдэг асуудал ялангуяа нийт олон нийт асуудал та. Тэгвэл энэ дээр нэг гол зүйл нь юу гэхээр хурдтай холбоотой зүйл. Өөрөөр хэлбэл хэмжээний үзүүлэлттэй хүүтэн дулаан гэдэг үзүүлэлттэй хэмжээний зүйл биш. Энэ дулаарлалт маань асар хурдан богинохон хугацаанд огцом явагдаж байгаа гэдэгтэй холбоотой. Шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд харах юм бол их олон эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулсан байдаг. За жишээ дурдаад ярих юм бол хамгийн сүүлийн одоо 2023 оны Нобелийн шагналыг авч үзэх юм бол физиологийн салбарт эмэгтэй хүн авсан байна. За физикийн салбарт эмэгтэй хүн Нобель авсан байна. За эдийн засгийн салбарт одоо нэг эмэгтэй ганцаараа авсан. За тэгээд Инхтайны Нобелийн шагналыг эмэгтэй хүмүүс авчээ. За тэгэхээр ерөнхийдөө эмэгтэйчүүд бол шинжлэх ухаанд одоо хувь нэмрээ одоо их оруулаад тэр нь бол одоо сүүлийн жилүүдэд ялангуяа маш өндөрөөр бол үнэлэгддэг болсон. Ада Йонат гэдэг
2009 онд физиологийн чиглэлд Нобелийн шагнал авсан. Тэгээд яг энэ сайн Монголын топ баримтууд дээр дуртахад болвол Монголд одоо шинжлэх ухааны академи гэдээ байдаг шүү дээ тий. Тэгсэн мөртлөө шинжлэх ухааны академид одоо 60 ойролцоогоор 60 эрдэмтэн академич байдаг. Тэрний бол түүхэндээ одоо 4 л эмэгтэй. Гэтэл яг одоо нөгөө scientist хийгээд байгаа тий. Science-а хийгээд байгаа, гардаж хийгээд байгаа хүмүүс нь ихэнх нь эмэгтэй Монголд. Сая Сара маань дурдж байна. 50-аас дээш хувь нь бол Монголд одоо яг эрдэмтэн эмэгтэйчүүд байгаад байгаа. Шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа. Гэтэл тэр scientific privilege буюу тий шинжлэх ухааны одоо нэр хүндийг одоо ашиглаж одоо өөрийнхөө амьдралд одоо хэрэгжилж байгаа тий нэвтрүүлж чадж байгаа хүмүүс нь эрэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Монголд хичнээн одоо эрэгтэй хүмүүс энийг өөрсөнд нь тохиолддоггүй болохоор ер нь бол шалтгаан нь бол эрэгтэй хүмүүс өөрсөнд нь тохиолддоггүй болохоор энийг анзаарч харахгүй байгаа байхгүй тий. За бид яг одоо байгууллага болон оюутнуудынхаа зассан бүүтүүд дээр ирээд байна. Ингээд ер нь бүүтүүдтэйгээ танилцаад эхэлцгээе. За энэ бол Гижүүгийн залуучуудын байгуулсан пуужингийн техникийн холбоо байна. За ингээд энэ ч бол маш олон сонирхолтой бүтээлүүд харагдаж байна. Тэгээ энэчнээс энэ хамгийн сонирхолтой санагдаж байна. Эндээс танилцуулъя. Эндээс эхэлж байна. За энэ төхөөрөмжлөгөөр пуужингийн статик тест хийдэг буюу энэ хөдөлгүүрийг пуужиндээ хийгээд нисэхээс өмнө шатаагаад за нэгдүгээрт дэлбэрчихгүй аюулгүй ажиллаж байгаа гэдгийг нь шалгана. Хоёрдугаарт энэ пуужин ингээд дээшгээ гэ гал үлээхээр тий доошоогоо түлхэх хүч үйлчилдэг. Тэгэхээр тэрийг нь хэмжиж авдаг энэ доотлогын суурьнд байгаа энэ төхөөрөмж байгаа. Энэ нь болохоор ингээд энэ төхөөрөмжүүдээр дамжуулаад боловсруулалт тэгээд энтлийн дэлгэцэн дээр энд ингээд маш олон тоонууд урсж байгааз. Тэгэхээр энэ нь ингээд пуужингаа тестлж яхад 1 секундэд араас 15 удаа хүчийг нь хэмжиж аваад тэгээд дараа нь нэг бид хоёр онлоор тэнд харагдаж байгаа ингээд тооцоололоо хийцэн байгаа. Боддоор шатаахад яг ямархуу байгаа юм бэ гэдэг үр дүнгээ энэ дээр ерөөхдөө хэмжиж аваад тэгээд онл боддод хоёроо харьцуулаад өвлөлтэй гэдэг гэсэн. За тэгээд пуужингийн маань их бий болохоор ингээд fiber class гэдэг ч юм уу энийг хийхэд бол материал судлалын талаар нэлээх юм, боловсруулалтын талаар нэлээх одоо инженерчл хэрэгтэй болно. Тэгээд бусад одоо ингээд сүүлийн энэ carbon fiber гэх материалаар хийсэн ч юм уу те. Одоо шүн одоо тоноор одоо харуул одоо нэг галактик энтрийг харахад баг боломжгүй шүү дээ. Тэгвэл одоо яаж зургийн мод бэ гэвэл одоо ингээд одоо энэ тий одоо энэ болохоор миний авсан зураг болоод байгаа. Тэгэд энэ болохоор 100 одоо баг 1000 зургийг одоо ингэж нэг зураг болгох нь нийлүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгжээж одоо ийм гоё зураг одоо гарч ийн гэсэн үг. Илүү одоо энэ гэхэд энд нэг галактик байгаа. Сайн байна уу? За энэ дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бол? Одоо би энд эхнийх нь бол энд ураанаас гарч байгаа улаан бол нэг байгалийн галтай цацаг гэдэгт метал шүү дээ тийм ээ. Ураанаас гарч байгаа альфа цацагийг бол энд мөрөөр альфа цацагийн мөрийг бол харуулдаг юм багж байна. Тэгэхээр яг одоо энд гол байгаа нь урааны хөдөр. Тэгээд яг сайн харах юм бол энэ урааны хөдрөөс 360 градус байгаа ингээд тийм мөр гараад байгаач. Энэ бол ураанаас гарч байгаа альфа цацаг гэдэг альфа цацаг нь байна гэсэн үг. Одоо тэгэнгүүт энэ болохоор бета цацаг хэмждэг багж байгаа. За энэ бол нэг фоныхоо утгыг гаргаж байгаа. За бета цацаг хэмждэг багжаараа утга нь нэмэгдэж байна тийм үү? Бета цацаг бол цөмөөс гарч байгаа одоо электрон тийм ээ? Электрон гэж ярьдаг. Тэгээд одоо би дээдлийнх нь тагийг таглуулчих. За тэгээд хэмжингууд энэ үүсгүүрээс гарч байгаа цацаг нь энэ тагийг нэвтэлж чадахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол альфа маань бол цаас нэвтлэхгүй байна, бета маань бол ийм ховонцос тийм ээ хөнгөн металл нэвтлэхгүй байна гэсэн үг байна тийм ээ. Бидний хэд бол энэчнээс нэг иймэрхүү ойлголтод авах юм. Баярлалаа. За баярлалаа. За одоо хэдүүлээ шүтээсийн клубтэй танилцъя. За энэ дээр яг юу үзүүлж байна? Манай энэ компьютер дээр болохоор машин лернинг машин сургуулийн тусламжтайгаар хүнийхээ царайг таниад таньсан царайнаасаа
тэр хүн одоо хэдэн настай, одоо ямар хөө төлөвтэй, гонигтай, жаргалтай эсвэл хэвэн байгаа эсэх. Тэгээд бас нэг үүсэл гарал гэх юм уу? Нэг Аз, Европ гэдэг шүү дээ. Тэгээд таньж харуулж байгаа. Царайны төрхийг юу юм харах уу тий. За хэдүүлээ харъя. Жохон гацх юм дээ. Энийг одоо 25-аас 28 нас орчим гээд Аз төрхтэй жаргалтай байна шүү дээ. За одоо бол Монгол Улсын их сургуулийн байгалийн ухааны сургуулийн оюутнууд маань энд хэдэн төрлийн туршилт явуулах вэ? Нийт ерөнхийдөө 3 туршилтыг бол бэлтгэсэн байна. Тэгээд эхнийх нь болохоор нөгөө төмрийн ионыг роданы ионтой нийлүүлээд цусан улаан өнгийн комплекс үүсгэдэг. Тэрийг нь үзүүлэхний туршил. За тэнгуүтэй калиум пермангнатын пероксидтай эсэлтэн гişг уралд ордог. Энэ уралын туршил. За тэнгуүтэй одоо энэ жишээлбэл манай энд үүсгэсэн байгаа. Энэ болохоор ийм зүгээр шилаайг багхгүй. Тэгээд ингээд мөнгөн тад үүсгэх урал гээд гадаргын ингээ мөнгөөр бүрддэг. Мөнгөний уусан ташглаа бүрддэг урал байна. Энэ уралыг бас үзүүлэхээр эхлээд хэлчихсэн байна тий. Жохон хугацаа орж хүлээгддэг учраас ерөнхийдөө харуулах гад ингээд бэлтчихсэн байгаа. За тэгээ энэ нь ерөнхийдөө нөгөө уусмал байдал байсан мөнгөний ом маань ангижраад дан одоо мөнгө олоод одоо шилний гадаргуу дээрээ сууж өгөөч мөнгөний талаа үсгэж байгаа гэсэн үг. За ингээд мөнгөний талын оруулж маань одоо ерөнхийдөө эндээс ингээд харагдчих эхэлж шүү дээ. Гадаргуу дээр нүсч байгаа юм харагдчих. За баярлалаа. Сонирхолтой туршилт байлаа. Сайкон 2024 арга хэмжээнд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа. За энэ жил ер нь ямар оролцоотой ажиллаж байгаа вэ? За манай Бадрах Energy компани Сайкон 2024 энэ шинжлэх ухаанд сонирхогч залуучдын зөвлөлтийг дэмжин оролцож байгаа. За энэ шинжлэх ухаанд сонирхож байгаа энэ залуучдын арга хэмжээг дэмжин оролцож байгаадаа бол маш их баяртай байна. Манай компани зүгээс байгаль орчин дээлтэй газар дөрвсөн холбоотлох технологи танилцуулан илтгэл тавьж оролцлоо. За шинжлэх ухаанд итгэх, шинжлэх ухааны олонт амжилтыг амьдралдаа бол бид нар өдөр тутамдаа бол хэрэгжүүлж амьдрах ёстой. Тиймдээч ийм олон залуучууд, хүүхдүүд шинжлэх ухааныг дэмжин энэ арга хэмжээнд оролцож байгааг харахад бол маш их баяртай байна. Сайкон 2024 арга хэмжээнд 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Ер нь яагаад энэ арга хэмжээг зохион байгуулахаар болсон? Тэгээд энэ жилийн Сайконы онцлог юу вэ? За энэ жилийн манай Сайконы слоган бол New Hope буюу айсвы найдвар гэж байгаа. Айсвы найдвар гэдгээр бид нар айгүй олон юм тодорхойлж байгаа л да. Хамгийн эхлээд нэгдүгээр тайзан дээрх хилтэглүүд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн одоо Монголын топ эрдэмтэд дэлхийн ертөнцид хүндрэлтний одоо хөгжил дэвшилт юу болж байна? Яг одоо ямар нээлтүүд болж байна? Ирээдүйд биднийг ямар боломжууд найдвараар хүлээж ийн гэдэг талын мэдлэгээ биднэрт хуваалцаж байгаа. Нөгөө талаас яг тэр мэдлэгийг авъя гэд өөрсдөөсөө баггүй нөөцөө зарцуулаад ирж байгаа маш олон хүмүүс байна өнөөдөр. Маш олон хүмүүс бас хаалганы гадна үлдлээ л дээ. Тэгэхээр ингэж мэдлэг шинжлэх ухааны төлөө, мэдлэгийн төлөө ингэж өөрсдөө ингэж зориулж байгаа хүмүүсийг бас бид нар айсвы найдвар гэж харж байгаа. Тэгэхээр бидний Сайконыг зохион байгуулж байгаа ерөөсөө зорилго бол энэ хүмүүст үйлчлэе, энэ хүмүүсийг хөгжүүлье, энэ community-г ингээд улам цаашаа develop болоод аваад явъя гэсэн л зорилготой. Сая ихтгэл дээрээ Сайкон автодын талаар ярьсан шүү дээ. Ер нь жил бүр хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй. Жил болгон Сайкон дээрээ өөрсдийнхөө яг нэг жилийн хугацаанд юу хийж бүтээв, эх жил яг юу хийх чинь вэ гэдгээ одоо өөрсдийн энэ community-тэйгээ хүрээлэлтэйгээ хуваалцах юм хэсэг бол гэж апдейтс байна. Тэгээ бид энэ жил гэж апдейтс дээр юу хуваалцсан бэ гэхээр зэрэг цаашдаа хийгдэх гэж байгаа нэвтрүүлгүүдийн тухай, контентын төрлүүд маань олширж байгаа тухай. За тэгээд Карл Сагны Космос гэдэг одоо шинжлэх ухааны хамгийн алдартай одоо супер номыг орчуулж байгаа тухайгаа. За тэгээд хамгийн одоо онцлог нь гэвэл бид нэр Gijwet.com гэдэг бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгээ Gijwet.com маань танилцуулах нээлттэй аль биесээр ингээ хийж байгаа. Бид нар ер нь 4 жилийн турш мөрөөдчихсэн төсөл. Тэгээд энэ платформаа нэгдснээр одоо бүх эрдэмтэд, сонирхогч бүх талууд яг тэр платформ дээр цуглах. Тэгээд тэр цугларалтаас маш юм гайхалтай мэдлэгийн одоо цэцэг жимс ургах тийм ирээдүйг бид нар хүлээж байгаа.
Эхний ээлжинд бол яг энгийн байдлаар нээлттэй хийж өгнөд бол явандаа бид нэг улам хөгжүүлээд дараачлалын сайтан дээр бүр гоё болгоно гэсэн зорилго зориулж байна. Яг одоогоос 100 жилийн өмнө 1924 онд Козловын удирдсан судалгааны баг ноён ууланд хүннүүгийн хаад язгууртны булшийг нээж олсон. Энэ нээлт нь өөрөө цаашид хүннүүгийн хаад язгууртны булшны судалгаанд их үе тааллыг нээж өгсөн. Энэ цагаас хойш ер нь бүх цаг үеийн маш олон археологийн дурсгалуудыг судлах, малтах энэ ажил эхэлсэн байдаг. Тэгэхээр уран хаана байдаг вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Хамгийн сонирхолтой нь уран хаа сайгүй. Бидний эргэн тойронд маш өчүүхэн хэмжээгээр байдаг. Жишээлх юм бол далай тэнгисийн усанд, гол мөрний усанд, хөрс чулуулаг шороонд, агаар мандал, сансар хогторгой. Тэр битгий хэл та бидний биеинд ч гэсэн өчүүхэн жоохон хэмжээгээр 90-150 микрограмм уран байгаа. Самано та дөнгөж сая хүннүүгийн тоногдоог булшны түүхийн талаар сэтгэлээ тавилаа. Тэгвэл одоо хүннийг үеийн зарим түүхүүд одоо хүртэл ил болоог байгаа. Та энэ дээр ярил. За ер нь бол хүннүү ер нь бол Монголын түүхэнд бол ингээд монголчууд мандаж гарч ирсэн тий хүннэг үе 13 дугаар 100 ингээд маш олон үеуд байдаг. Тэгээ бид бол ерөөсөө дандаа нэг 13 дугаар 100 Чингис хааны үе гэж ингээд ярьдаг байсан болвол одоо энэ сүүлийн үеийн судалгаагаар тий энэ хүннүү бол маш сайн судлагдж байгаа. Гэхдээ бас хүннүүгийн яг ингээд түүхийг ингээд сайн судлаад үзэх юм бол тодорхой болоогүй хэсгүүд гэдэг маань болохоор хүннүүгийн угсаагаар бол бас хүннүүгээс өмнөх үеийн тий яг ингээд хүннүүчүүд яг хэнийг залгаж гарч ирсэн юм бэ гэдэг энэ түүхүүд бол ерөнхийдөө маргаантай хэвээрээ байдаг. Энийг илүү тод тий илүү одоо ингээд яг энэ чиглэлд ингээд нэг гэрэл авчирхаар ингээд манай түүхч судлаачид бол маш сайн ажиллаж байгаа. Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхим гэж байсан. Одоо бол Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар парк гэдэг ингээд болчихсон байгаа. Тэгээ манай энэ судалгааны багийн гишүүдийн судалгааны олон жилийн судалгааны үр дүн баггүй юу? Нийтдээ 20 гаруй жилийн судалгааны үр дүн байгаа. Тэгээд энэ судалгаа маань болохоор одоогийн Архангай аймгийн Өндөр Улаан сум, Хануй баг, Балгасан тал, Голмод 2 гэдэг газар одоо ингээд 4 хүннүүгийн хаад язгууртны булш малцсан. Энэ булшны судалгааны үр дүнг нэгтгээд ярьсан байгаа. 2017-оос 19 оны хооронд бид нар нэг тоногдоогүй булшны малтаж утсан. Тэгээ энэ одоо ингээд малтсан багийнхаа энэ судалгааны үр дүнг би энэ ирж танилцуулж байгаа. Зөв танилцуулж байгаа нь би болохоос ш энэ бол цаанаа бол маш олон одоо ингээд археологчдын ингээд нүрэх хөтөлбөр байгаа. За сарны тухай хүн төрөлхтөн бий болохоос өмнө хүн төрөлхтөн бий болох үеэс эхлээд аль хэдийн нэг мэднэ. Сар цайвар саарл өнгөтэй жоохон гунигтэй өнгөтэй харагддаг тийм ээ. Яагаад солонгийн өнгөтэй байж болоогүй юм бэ? За нөгөө талаас сар бол 60 жилийн өмнө хүн төрөлхтөн дээр нь буугаад шинжилэн судлаад ямар байна гэдгийг тодорхой хэмжээнд таниад мэдсэн. Дэлхийгээс 6 дахин бага татах хүчтэй агаар мандалгүй. За тэгээд туулаа харагддаг тийм ийм эрхэс байгаа. За тэгэхээр бидний ийшээ явах гээд байгаа зорилго яах гэж очих гээд байгаа юм бэ хүмүүс? Олон улсын сансрын станц дээр амьдраа болдгоо юм уу? Гэсэн ийм асуулт. Анхны гарч ирсэн асуулт буюу хүн төрөлхтөө хаашаа явах гээд байгаагийн дараагийн алхам байна. Сар байна. За нөгөө талаас сар руу очиж ирэх нэг талын зардал буюу одоо тээврийн хөл хэрэгслийн тикет маань хямдхан ангар руу явахаас ягаад гэвэл 3 хоногт очиж болно. Ангар руу бол 7-8 сар. Химэл оюуны эсрэг хамгийн хүчтэй дархлаа нь математикчид гинэ. За энэ бол миний хэлсэн үг биш. Сүүлд математикчид ийм яриад байгаа. Химэл оюун гэхээр биднэрт юу өгөөд байна вэ гэхээр за бид хүрч чадахгүй юу гэдэг зүйлүүд рүүгээ маш хурдан хугацаанд хүрсэн зүйлийг бол химэл оюун компьютер бидэнд өгч байгаа. Одоогийн гараад байгаа техникийн дэвшлүүдийг жолоочгүй машиныг ч гэдэг юм уу саран дээр бууна гэдэг юмыг бид нэр 100 жилийн өмнө төсөөлж чадхааргүй байсан бол маш хурдан хугацаанд хүрчихсэн. Химэл оюун бидний ажлыг хийж өгöd байгаа. Би өнөөдөр их сургуулийн оюутан байлаа гэхэд бараг л одоо ChatGPT надад хамаг ажлыг хийчихэд байдаг. AI химэл оюун суурилсан ботууд, химэл оюун суурилсан загварууд миний хамаг ажлыг хийж өгчөөд байдаг. Тэнгүүд хүмүүст айдас гарч ирсэн л дээ. Химэл оюун миний ажлыг авчих юм биш үү? Химэл оюун миний оронд суугаад миний ажлыг аваад би ажлыг болчих байдаг гэсэн айдсууд гарч ирсэн. Гэхдээ химэл оюун хөгжиж байгаа ч гэсэн хийж чадахгүй зүйлсүүд байна. Магадгүй салбар шинжилгээний дундаасаа хамгийн төвөгтэй, ойлгоход хэцүү,
хөгжил нь асар өндөр хөгжсөн нэг салбар нь математик. Тэгэхээр химэл оюуны магадгүй хамгийн сүүлийн, хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй даалгавар нь сорилт нь математикийн шинжилгээ ухаан болчиход байна. За дөнгөж сая химэл оюуны эсрэг математик гэсэн сэдвээр ихтгэлээ тавьсан. Тэгэхээр химэл оюуны суурь нь бол математик. Гэхдээ химэл оюун яагаад математикийн энгийн бодлогуудыг бодож чадахгүй байгаа вэ? Сүүлийн 20 жил 30 жилийн хугацаанд компьютер технологи асар хурдтай хөгжлөө. Хүмүүсийн хийж чадахгүй гэж төсөөлж чадахгүй байсан зүйлс бидний яг гар дээр хүрээд ирчихсэн гар утсаараа бид нэр олон төрлийн үйлчлэгийг авч чаддаг болсон. Тэгэхээр энэ бол химэл оюуны өсрөнгөө хөгжлийг бол харуулж байгаа. Химэл оюун Elon Musk ярихдаа эх жилийн төгсөлөхэд химэл оюун дэлхийн бүх хүнээс ухаантай болно гэсэн. Дэлхийн бүх хүнээс ухаантай болно гэдэг нь бидний шүтэж дээддэг, хүндэлдэг хамгийн топ эрдэмтдээс илүү ухаантай болно гэсэн юм ярьж байгаа. Гэхдээ химэл оюун асар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед магадгүй химэл оюуны хамгийн том эцсийн сорилт нь математикийн шинжилгээ ухаан болчиход байна. Математикийн шинжилгээ ухааны шийдвэртэйг бодлогуудыг химэл оюун бодож чадахгүй юу гэдэг дээр асуултууд тавигдж байгаа. Тэр ч хүрээнд өнгөрсөн оны төгсгөлөөс эхлээд 10 сая долларын шагналын сантай уралдаан эхэлсэн. Энэ нь болохоор өмнө нь хүмүүс хоорондоо математикийн олимпиад бодоод өрсөлдөг байсан бол чиний зохиосон химэл оюунтай миний зохиосон химэл оюун олимпиадад бодлого бодоод өрсөлдөнө. Тэгэхээр ийм их хэмжээний мөнгөөр гаргаад за үнэхээр химэл оюуны хүч чадал математикийн шинжилгээ ухаан дээр бодоод яах вэ гэдгийг харахыг зорж байгаа. Гэхдээ бодит байдал дээр бол судалгааны үр дүнгууд бол химэл оюун математикийн бодлогуудыг бодож чадсан үр дүн бол гарч чадаагүй байна л та. Тэгвэл цаашдаа энэ математик, химэл оюун хоёрын аль нь дийлэх вэ гэж? Яг нь ингэж хараад байгаа. Би бас нэг туршилт хийгээд химэл оюун математик хоёрын ялгаа нь юу юм бэ гэд химэл оюунаас өөрөө асуугаад зурсан. Тэгэнгүүт яг үр дүн нь болохоор хүний оюун тарих гэдэг нэг юм байгаа гэж бодъё л та. Химэл оюуныг хүн өөрөө хөгжүүлж байгаа учраас химэл оюун юун дээр хөгжиж байгаа вэ гэхээр хүний мэдсэн байгаа, нээсэн байгаа илэрсэн байгаа бидний мэдж байгаа зүйл дээр л матлах хийгээд байгаа байхгүй. Оюун санаа дотор явж байгаа гэсэн. Гэтэл математикчид ч гэдэг юм босоо шинжилгээ ухаанууд бидний хийгээгүй байгаа нээлтүүдийг чиглээд байна шүү дээ. Шинжилгээ ухааны тамаар харах юм. Хамгийн сүүлд AlphaFold гэдэг нэг нээлт гарлаа л да. Энэ бол бас химэл оюун эрдэмт хоёрын хамтдаа ингээд амжилт үзүүлж байгаа хамгийн том жишээ болоод. Тэр юу вэ гэхээр протеины бүтцийг 3D-гээр одоо predict хийж байгаа тийм моделийг хийхдээ химэл оюун эрдэмт хамт хийж байгаа. Тэгэхээр энэ бол сайн жишг болж байна. Тэгэхээр энэс цаашаа бас эрдэмтэд химэл оюунтай хамтраад явах юм бол бидний бүтээж чадах зүйл их юм байна гэдгээр л та ханаа ойлгож байгаа шиг. За одоо Эрхэс Академитэй танилццгаая. За Эрхэс Академи маань энд бүтээ зассан байна. Сайн байна уу? За Сайкон 2024 арга хэмжээнд дээр ямар оролцоотойгоор ажиллаж байгаа вэ? Сайн бацгаана уу. Тэгээ бид нар энэ Сайкон 2024 арга хэмжээнд дээр Эрхэс Академиараа оролцож байна. Тэгээд Эрхэс Академи маань яг одоо байгуулагдаад удаагүй байна. Тэгээ яг өнөөдөр баг энэ арга хэмжээнд дээр байгуулж хийж болно тийм. Тэгээ манай академийн гол зорилго болохоор одоо хүүхэд залуусыг ялангуяа ахлахангийн хүүхдүүдийг энэ шинжлэх ухааны технологийн 90-100-д тий одоо юутай бүрэн бэлтгэгдсэн гадагшаа одоо сурахад тий тэтгэлэгтэй сурахад одоо бүрэн бэлтгэгдсэн одоо залуучуудыг бий болгох тий бэлтгэхэд одоо өөрийн хүч болцоогоо оруулахаар одоо ингэж эхэлж байна. Бид хэд болохоор цаалах хэсгээд залуучуудын хамтын ажиллагааг дэмжиж бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой баг байгаа. Тэгээ энэ жилийн болохоор бид нар Go Mongolia, Mongolia Always Moving болох Монголын яг олон нийтэд зөрчлөх national branding-ийн дотоодын залуучуудын коммуникаци стратегийг хариуцж ажиллаж байгаа баг байгаа. Тэгээ энэхүү Монголын брендингийн төслийн хүрээнд Монголд жилдээ нэг удаа болдог Сайкон болох шинжлэх ухааны сонирхогч нарын хамгийн том арга хэмжээндээр залуучуудын зүгээс хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. Тэгээ энэний гол зорилго нь болохоор бидний үеийн залуучууд бүгдээрээ аливаа асуудал, аливаа өнцөгт шинжлэх ухаанч өнцгөр хандаж тэгээ илүү оновчтой шийдвэр гаргаж улсынхаа хөгжилтэй төв нэмрээ оруулах хэрэгтэй гэдэг үднээс бид нар хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. Сайн байна уу? За, Амгаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль энэ чи ямар бэлтцээр ингээд бэлэн бэлтцсэн. Тэгээд микроскопоор хүний идүүдийг харж болж байна. Хэдэн бэлтц байгаа вэ? 17 төрлийн бэлтц байгаа. За. Булчин, арьс, бүс, тэгээд бэлэг, уушиг зэрэг юм. Хэдүүлээ тэгвэл нэгийг сонгоод энэ дээр туршаад үзэх үү? Энэ цусыг бол тааруулсан байна. Бэлэн болсон. Юу гэсэн бэ? Цусны төрцийг. Би ийшээ ингэж харах уу те? Та одоо ингээд урагшлаад саналаар урагшаад
За. За, хоёр нүдэрээ нэг харна. За, ингээд нэг зураг шиг танд дурангаар харж байгаа юм шиг ингээд хөдөлгөөд нүдэндээ харуулж болно. Давхцаад нэг зураг шиг харах хэрэгтэй. Нэг болоод. За. За, одоо харах талбайд нь гэвэл хоёр лимфоцит, хоёр нейтрофил харагдаж байгаа. Цагаан эсүүд. Тэр нь арай бусдаасаа том хөх өнгөтэй. Тийм байна. Арай томууд нь. За, голд нь болохоор нийллийн хөөдөө харагдж байгаа жижигхэн ягаан удлаан нь болохоор хүнхэр хэлбэртэй улаан эсүүд байгаа. Эритроцит. Хүчил төрөгчлөө үүрлэх дамжуулах үүрэгтэй. Тэднэрийн голоор ингээд жижигхэн цэг шиг хөх юмнууд байгаа. Тэр нь болохоор ялтас эс. Судасны хаан гэмтэх юм бол цус бүлэгнүүлэх үүрэгтэй байна. За, Сайкон 2024 арга хэмжээтэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. За, эмчлийн хувьд ер нь танай байгууллага ер нь ямар оролцоотой ажиллаж байгаа вэ энэ дээр? За, энэ жил болохоор Сайкон 2024 арга хэмжээнд бид 2 дахь жилдээ дэмжигч байгууллагаар ажиллаж байна. Тэгээд бид ерөнхийдөө өөрсдийнхөө бүтээгдэхүүлслийг санал болгоод энэ хүү арга хэмжээнд оролцож байна. Сайконыхаа бүх нөө шинжлэх ухааны сонирхогчдоо оюутан залуусаа дэмжих зорилгоор оролцож байгаа. Ер нь яагаад хамтран ажиллахаар болсон бэ? Ер нь шинжлэх ухааны community энэ тал дээр ер нь яагаад хамтран ажиллахаар болсон? Нөмөр маань ерөнхийдөө улам нөмөрт 2024 онд улам нөмөртэй гэсэн стратегийнхаа хүрээнд бид оюутан залуус болон эмэгтэйчүүдээ ерөнхийдөө одоо зорилттой хэрэглэх болгон авч үзээд илүү нөмөртэй байхыг хичээн ажиллаж байгаа. Тэгэхээр түүнийхээ хүрээнд бид нар Сайкон 2024 дэмжиж байгаа оюутан залуустаа мэдлэг илүү өөр өгөөчтэй мэдлэг мэдээллийг дэмжин түгээх зорилгоор бидэд хамтран ажиллахаар болсон. За. Сайн байцгаана уу залуучуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайкон гэдэг шинжлэх ухааны сонирхогч залуучууд зориулсан маш сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Би Америк нэгдсэн улсын Теннесси мужид Oak Ridge гэдэг хотоос холбогдож байна. Тэгэхээр энэ ямар учиртай гэхэлэр зэрэг энд Америкийн шинжлэх ухааны үндэсний төв лабораторийн нэг Oak Ridge National Laboratory буюу Oak Ridge Америкийн нэгдсэн улсын үндэсний лаборатори байдаг. Миний хувьд бол ажлын хувьд энэ байгууллагатай холбогддог учраас энд амьдардаг. Өнөөдөр та бүхэнтэй энэ талаараа бас жоохон уулзах гэж бодож байна. Ер нь урд нь мэдээллийг бодлогын статистикаар хэрэглээд боловсруулдаг байсан. Одоо дунджаар хэдэн цаг болог утсыг билж ийн хаана таамаглалт хийж. Гэхдээ статистик арга тэр болгон бүх мэдээллийг гаргаж ирж дэлгэж тавьдаг. Тийм учраас энэ их мэдээллийн цаана нуугдж байгаа бүр олон чухал мэдээллүүд байдаг. Тэдгээрийг олохын тулд орчууд химэл оюун буюу машин сургалт их мэд аргуудыг их хэрэгжилж байна. Энэ ямар учиртай юм гэхлээр мэдээлэл бол мэдээллийн энтропи гэж байна. Яг өнөөдөр нүдэнд харагдаж байгаа мэдээлэлс гадна цаана маш их мэдээлэл нуугдж байдаг. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээд Science Conference 2024 онд ирсэн инженер, судлаачид тэгээд өөрсдийнхөө аяллаа дөнгөж гарч байгаа дүүнертаа тэгээд энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд гэх юм бол намайг Инх болдын Чахлан гэдэг 28 настай. Тэгээд одоогийн байдлаар би Германы Берлин хотод Tesla-гийн 4 дахь гигафактори дээр дата инженерээр ажилладаг. Tesla-д ажиллаад 1.5 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд ерөөхдөө машины их бий болон эрчим хүч тэгээд одоогийн баг маань болохоор цахилгаан машины мотор болон батарейны багт би ажилладаг. Ийм туршлагатай байна. Тэгээд миний сурсан мэргэжил болохоор ерөөхдөө эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчээр бакалавр мастер хамгаалсан Германд. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэй ерөөхдөө сэргээгдэх эрчим хүч одоо бидний дараачийн одоо эрчим хүчдэх одоо New Hope те одоо Science Conference энэ уриалгатай их гоё таарч байгаа. Тэгээд энэ эрчим хүчний дараачийн энэ боломж бололцоод бид нэр Монгол улс ч гэсэн ирэхэд яаж суралцах ёстой юм бэ? Бид нэр
технологийн компаниудаас болон өөр юм хөгжсөн орнуудаас бид нэр юуг хүлээж авч, юуг ашиглаж тэдний алдсан алдаан дээрээс нь юу суралцж болох юм бэ гэдгийг өнөөдөр та бүхэнтэйгээ ярихыг сонирхож байна. Та бүхэнд энэ өмнө Америкаас халуун мэндчилгээ дэвшүүлье. Тэгээд ийм сайхан үйл ажиллагаа хийж хаад би үнэхээр бахархаж байна. Би насчтын одоо Америкийн улсын NIH гэж хүрээлэн бидгийг тийм National Institutes of Health гэдэг 28 хүрээлэнгээс бүрдсэн. Тэрний нэг хүрээлэн National Institute on Aging гэж байдаг. Одоо юу гэж нэг бол насжилтын улсын насжилтын хүрээлэн. Энэ бол юу гэж нэг бол бүхэл одоо насжилтын асуудалтай хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг судалдаг хүрээлэн байна улсын. За энэ мэдээж та нар сонирхолтой нэг сонин асуулт байж магадгүй юу одоо тийм судлаад ах юм одоо насжилт явахад бүх юм ингээл одоо доошилж байгаа бүх юм одоо та нар ингээд хүнийг мэдэн штэ ингээл залуу хүчтэй байсан нас явахад одоо би ч одоо харамсалтай настай болж энэ хүч баг болол ингээл тэгэл алга болдог. Тэгэхээр бол бүх юм тийм болж гинөө. Тэгээд юуг нь тийм судлаад идэх тэртээ дэргөө бүхэл юм одоо ингээд хүчгүй болоод өгөөд алга болж яхад гэж. Зинхэндээ тийм биш байна. За сая мини синемад Dune буюу махан киноны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. За энэ киноноос хамгийн сонирхолтой санагдаж байгаа юм нь онтооллын хувьд байна л да. Ер нь энэ онтоолол яаж явагдсан бэ? Тийм кинон дээр болохоор 100191 билүү тэгж эхэлдэг санаач AJ гэж бичсэн байдаг. Тэр AJ гэж байгаа нь After Guild буюу одоо Монголын яг монголоор л манхан номын орчуулга дээр яг сансрын холбоо гэж орчуулсан байгаа. Тэгээд холбоо үүснээс 100000 гаруй жилийн дараа гэж үйл явдал нь бол гарч байгаа. Гэхдээ тэр нь бол одоо бидний мэдих одоогийн цаг үеэс 100000 жил дараа бол биш. Бидний одоогийн мэдхээс бол 20000 гаруй жилийн дараа үйл явдал нь болж байгаа. Тэрнээс өмнөх болдог үйл явдал нь одоо Батлерийн жихад гэдэг ийм том үйл явдлаас болдог. Тэгээд ер нь л айгүй ихэн болдог. Гэхдээ гол мэдих юм нь бол энэ сансрын холбоо гэж зүйл үүсгэн байгуулагдсанаас 100000 орчим жилийн дараа болж байгаа үйл явдал. Гол юм нь. Ер нь киноны зохиолын хувьд анх энэ ном гарсан. Энэ талаар. Тийм 1965 онд Франк Хербертийн хэвлэж гаргасан зохиол. Гэхдээ анх гарахтаа бол яг нэг хэвлэгч компаниар бол одоо гараагүй. Номын одоо паблишерүүд юу яагаагүй. Хүлээж аваагүй 20 гаруй паблиш дээр оцсон боловч эдлэгчдэр оцсон боловч хүлээж аваагүй. Тэгээд ийм машины засвар масрын ном хэвлдэг хүнд айгүй их таалагдаа тэр хүн урьдчилж жоохон мөнгө өгөөд энэ чи хэвлэе гэж тэгжээж хэвлүүлсэн байдаг. Анх бол ийм цуврал сонин дээр 8 хуваагдаж одоо гарсан байдаг. Зохиол нь бол хамгийн анх бол. Тэгээд яг тэр нэг машины засварын сонин бичдэг хүн маань хийдэг хүн маань бол номыг авъя хэвлэе гэсний дараагаар тэр нөгөө 8 хувааж гаргасан зохиолыг нийлүүлээд бас жоохон өөрчлөлт шинжилт хийж хагаад 65 онд бол яг ном болсон. Dune киноны талаар хэлцүүлэг өрнүүлсэн. За энэ кино маань ер нь бол шинжлэх ухааны уран зөгнөлт кино гэж явдаг штеп. Гэхдээ яг энэ кинон дээр яг энэ томоохон технологийн дэвшлүүд ер нь ажиглагддаггүй, харагддаггүй. Ер нь яагаад юм байсан вэ? Энэ киноны болж байгаа үйл явдал дээр бол одоо боддог машин буюу одоо өнөөдөр бидний хэлгээр бол одоо хиймэл оюухан гэдэг зүйл байхгүй байгаа. Хиймэл оюухныг ашиглах болцсон тийм өндөр түвшний тийм одоо сайн тооцоол хийдэг тийм компьютер зүйл юмнууд байхгүй байгаа. Тэгэхээр энэний шалтгаан нь болохоор хүн төрөлхтөн дээр үедээ хиймэл оюухан буюу тэр одоо компьютер, машин техник, роботууд гэдэг зүйл ер нь нэлээд хүчийг аваад хүн төрөлхтөн тэрийг өөрсдөө дийлэхэ болоод тэгээд 100 жилийн турш тэр одоо компьютеруудтай, роботуудтай тэмцэж хагаад арай гэж ингэж дарж одоо ялж ялсан. Тэгээд түүнээс хойш ер нь тэр одоо тэр үеийн одоо бий болгоцсон байсан тэр одоо шинжлэх ухааны судалгаанууд тэр одоо хиймэл оюухан үүсгдэг тэр бүх судалгаануудыг бүгдийг устгаад тэнд бий болцсон байсан компьютеруудын бүгдийг устгаад тэгээд ер нь тийм
хиймэл оюун ухаанд эзлүүлэх гэсэн айдас дахиж үүсэхгүй тул бүгдийн тийм устгасан орчинд л яваад байгаа юм л да. Энэ дээр бас нөгөө spice нунтаг гэж гараад байгаа. Энэ яг юу гэж одоо тэр кинон дээр ямар нэгэн зүйлийг орлуулж байгаа. Энэ нь магадгүй тэр хиймэл оюун ухааныг ч юм уу тэр дата мэдээллийг тэр нунтаг агуулад байгаа гэж ойлгож болох уу? Бас тэрнтэй төстэйгээр ер нь байж болохоор тэгээд ингээд кинон дээр бол компьютертэй датад ялсны дараагаас одоо ер нь компьютергүй болцсон учраас тэр компьютерийг одоо орлуулах шаардлагатай болсон өндөр түвшний одоо сэтгэн бодох чадвартай компьютерийг тэгж ирэх мөчид тэр яг spice гэдэг байгаа. Тэр одоо нунтаг гэдэг зүйл олдоод тэрийг ашигласан үед хүний одоо оюун бодол тийм маш өндөр түвшний тийм бодон сэтгэн бодох чадвар тийм хүрдэг болсон байгаа. Тэгэхээр энэ дээр нь тулгуурлаад тэр Dune гэдэг энэ киноны ертөнцид бол ер нь хэд хэдэн тийм том бүлэглүүд бий болоод тэд нар бол яг тэр компьютерийн чиглэлийн өндөр оюуны чадaltaй тийм хүмүүсийг одоо сургадаг тийм сургууль бий болох жишээ нэ. Тэгээд одоо Spice бол яг энэ кинонд яг ийм хүү байдалтай ингээд орж ирж байгаа. Шилэг ухааны асуулт хариулт тэмцээн дээр төрүүлэлтээ сэтгэл ямар байна? Төрүүлнэ гэж нэх бодоогүй ямар нэгэн бэлдээгүй байсан. Тэгээд яг төрүүлчлээ. Их баяртай байна. Асуултууд нь хэрэг? Нилийн хүнд асуултууд байна. Зарим нь мэдгүй, ер нь ихийнх буудлаа, зарим нэг нь тэгэл яг мэддэг юмнууд байна. Гэхдээ нилийн хүнд байлаа. Хэдэн асуулт байсан? 20 асуулт байсан. 20-оос хэдийг 20-оос 19-ыг хариулж нэгийг алдсан. Хоёрыг алдсан нь нэгийг алдсан уу? Сэтгэл ямар байна? Ер нь хүлээлтээс хэр өөр вэ? Хүлээлтээс үү? Ер нь гайгүй яг ч хүлээлтэд хүрч байгаа бол биш. Гэхдээ яг юмнууд нь гоё байна. Туршилтууд доор 2 дахь янзын туршилтууд байна. Ихтгэл арай сонсч амжиг байна. Гэхдээ яг л гоё байна. Зугаатай. За дэлгэцэн дээр 118 элемент харагдаж байгаа. Тэгэхээр багш нь одоо та хоёроос асуун. Дараа нь бас үзэгчдээс хэд хэдэн хүмүүсээс асуулгая. За тэгэхээр багш нь тэдгээр элемент гэдэг дисбогорын хэлэх юм байна. Хоёр маань нэршлийн одоо массыг нь хэлж шүү. За бишэлээс. За химийн үйлдвэр системийн 108 дугаар элемент. 108. 108 дугаар элемент бол 108 дугаар элемент бол хасю масс нь 269. Вау. За. 47. 47 дугаар элемент бол silver масс нь 108. 26 дугаар элемент бол iron масс нь 56. 39 дугаар элемент бол metal масс нь 80 дугаар элемент бол mercury масс нь 200. Супер. 96 дугаар элемент бол curium масс нь 247 буюу 247. За супер. Сайкон 2024 арга хэмжээ өөрийн нэрмжит бүтээлийн уралдааныг зарласан. За энэхүү бүтээлийн шалгаруулалтыг бол арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийнхаа санал хураалтаар тодруулсан. За энэхүү шагналыг бол 1-р байранд манай залуу энэ бүтээлээр авсан байгаа. За чи энэ бүтээлийн талаар ярив. Сайн мөн намайг үлзээж аргалын үлзээний арга гэдэг 62 цус сургуулийн 11А ангид суралцдаг. Миний энэ бүтээл гэвэл хараны хвшилтэй хүмүүст тус болох зорилготой тийм бүтээл. Энэ нь болохоор урталтай байдаг хэвээ мэдрэгч буюу ультрасоник юу энэ нь болохоор хүний чихэн сонсогдохгүй 40 мянган герцийн өндөр татамжтай дууг ингээ урагшаа шилжүүлэн тэгээд би энэ дээр болохоор кодонд ирнэ 80-аас 100 см-т ингээ мэдрэнэ гэж код шилжүүлсэн. Тэгээд энэ нь болохоор 80-аас 100 см-т ингээ ямар нэгэн бийц тааруул энд ингээ саад байна гэж үзээд тэр дохио хүлээж аваад тэгээд эндээс нь сигнал өгч ажилтдаг. Ер нь бол гэж хараагүй харан дэвшилт хүмүүст зориулсан бүтээл байгаа. За сэтгэл ямар байна? Сэтгэл их гоё байна. Тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гиж өвөг ах ихснэр тэгээд мөн бус ах ихснэр тэгээд
бид нар шиг ингээд тиктэй авах боломжгүй байсан хүүхдүүдэд ингээд боломж олгосон хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Бүтээлийн уралдааны 2 дугаар байранд Минд хоёр, Ингчин хоёр маань шалгарсан байгаа. За ингээд бүтээлийн талаар сонирхцгаая. За сайн байцгаана уу? Намайг одоо Ингчин гэдэг. Би 84 дэх сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Намайг Минд хоёр гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. За одоо бүтээлээ танилцуулъя. За ерөнхийдөө бол манай бүтээлийн маань гол зорилго гэх юм бол одоо ерхий боловсролын сурагчид маань шинжилгээ ухааны хичээлийг одоо ингээд зөндөө олон цагаар 6 дугаар ангиас ахуулаад үздэг. Гэхдээ үүний нэг сул тал нь болохоор одоо туршилт тэр болон туршилт хийж чаддгүй. Ер нь бол туршлын нэг зарим нэг хэрэглэгдэхгүй нь байдаг ч гэсэн өөр нэг юунд байхгүй ч юм уу нэлээд их үедээ асуудалтай эсвэл ямар нэгэн тийм лабораторийн хүрэлцээгүй байдгаас л ерөөхдөө бол тийм туршилт хийж чаддгүй. Үүнээс болоод ингээд манай үеийнхэн болон дүүнер маань шинжилгээ ухааныхаа хичээл ер нь жоохон дургу болох хандлагатай болоод байдаг. Тэгээ ийм болохоор бид хоёр болохоор ингээд ярилцж агаад шинжилгээ ухааныг ингээд за гарын доорх материалаар ингээд иймэрхүү юм хийж болох юм байна гэдэг тиймэрхүү туршилтуудыг танилцуулъя гэж одоо ерөөдөө бол туршлаа хийсэн байгаа. Тэгэхээр юу хийсэн бэ гэхээр бид нэр дөлний өнгөөр металлыг таних тийм туршилт хийсэн байгаа. Хамгийн голч ягаад тэгэхээр тэр уралдааны сэдвүүдээр нь атом, квант, робот гэж өгсөн байсан болохоор атом гэсэн талаас нь илүү харж үзсэн. Тэгэхээр хүүхдүүд маань 10 дугаар ангид тэр металлыг дөлний өнгөөр таних хичээлийг үздэг. Тэрэн дээр туршилт хийгээд ирэнгүүт яг өөрийнх нь нүдээр харангуут илүү хим илүү сонирхолтой болж эхэлдэг. Хүүхдүүд яг туршилтаар нэг уулын физик бол туршилтын хэрэглэгдэх юм олдох хэлбэрхэн боловч ихэнх багш нар хийдэггүй. Тэр нэг дутагдaltaй байдаг. Тийм болохоор эрийг аль болох хүүхдүүдэд ингэж болдго юм аа. Байгалийн ухаан гэдэг маань ийм сонирхолтой хичээл юм а гэдэг утгаар оруулж өгөхийг хүссэн. Яг одоо Сайкон 2024 арга хэмжээний хамгийн сүүлийн хэсэг буюу панел хилцүүлэг явагдаж байна. За энэ панел хилцүүлэг бусад арга хэмжээний хилцүүлгээс юугаараа ялгаатай вэ гэвэл өнгөрсөн жилийн Сайкон 2023 арга хэмжээний хилцүүлэгт оролцож байсан эрхмүүд яг энэ жилийн хилцүүлэгт оролцож байгаа. Ингэхдээ өнгөрсөн жилийн Сайкон 2023-аас өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан болоод техник технологи Монголын боловсролын салбарт ямар шинжилэл үр дүн гарсан талаар ярилцах юм. Харин дараа нь Сайкон 2024 арга хэмжээний урай уг болох New Hope буюу айс үе найдвар нэрийн дор эх жилийн Сайкон хүртэл ямар шинэ техник технологи болоод шинжлэх ухааны салбарт ямар нээлтүүд гарах талаар хэлцэх юм а. Ингээд дараа жилийн Сайконоор уулзцгаая.